Надад эх орноо хөгжүүлэх хүсэл бий. Танд ч бас байгаа. Чухам эх орны хөгжил яг юунаас эхлэх юм бол? Ирээдүйс эхлэн. Тэгээ бид нэр одоо иргэдийн амьдрал ах вэ те? Энэ болгон л эх орн ирээдүйс эхлэн те. Мэдээж хэрэг өөртөө хөдөлмөрлөхөөс л эхлэх бах таа. Хөдөлмөрлөж жил эх орондоо тодорхой зүйл бүтээн. Тэгээд тэр бүтээснээр л хүн өөрөө сайн сайхан амьдрал. Эх орны хөгжил гэсэн одоо үндэсний үйлдвэрлэлд дэмжсхийг л хэлж байна шүү дээ. Үндэсний үйлдвэрлэлд дэмжснээр л эх орны үйлдвэрлэл дэмжиж шүү дээ. Эх орны хөгжил ард түмний одоо идэвхтэй үйл ажиллагаанаас л эхлэх байна. Эх орны хөгжил одоо хүн бол өөрөөсөө эхэлнэ шүү дээ. Хүн бол хүний амьдрал ямар байна тэгээд хүн өөрөөсөө хөгжиж чадвал тэгээд эх орны амьдрал тэгээд хөгжиж шүү дээ. Өөрөөсөө тэгээд ямар байна тэргүй шалтгаалж боддог. Хүн өөрийгөө хөгжүүлэх юм бол эх орн тэгээд хөгжиж яддаг шүү дээ. Эх орны хөгжил бол одоо хүн ардын эрүүл сайхан амьдрах тэгээд энэ хөдөлмөр чанар чанарч эхлэх байна. Одоо ингээл цагаан идэгээ зараад энэ ард түмэн гэл Улаанбаатарчуудыг хангаалах шүү дээ. Иргэн бүр соёлтой байж зориултын савнд хог хаяглаа хийж хэвшгэн хөгжлийн нэгээх хэлбэр мөн. Харилцан хүндэтгэлтэй байж өвгөд хөгжтөө инэрдэг байх нь ч гэсэн бас л нэг хөгжлийн хэлбэр. Харин зарим хэсэг нь үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжих нь Монгол орноо хөгжүүлэх алхам хэмээн тодорхойллоо. Одоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг аваач чанар нь янз бүр байж болно. Үнэн жоох өндөр байж болно. Тэгвэл би Монголд ажлын байр бий болгохын төлөө ажиллана. Ядаж тэр компаниуд чанар нь жоохон гайгүй болоод одоо үнэн жоохон буураад дэлхий дээр гарахт нь би одоо суур гүүр болж би тэднийхээ хувцсыг дэлхийн зах зээл дээр гартал нь би одоо тэгэл өмсөндөө. Үндэсний үйлдвэрлэл босч ирж ижил энэ Монгол улс маань хөгжиж штэ. Үндэсний үйлдвэрлэл, үндэсний баялаг бүтээгчтэй бол төрөмж дэмжих хэрэгтэй, ард түмэнж дэмжих хэрэгтэй. Ер нь бол үйлдвэр хөгжихгүйгээр улс хөгжихгүй штэ тий. Тэгээд үйлдвэр хөгжөөд хэм бол бүтээгдэхүүн сайн хийх хэрэгтэй. Тэгээд чанартай юм хийх. Чанартай юм хийх юм бол аяндаа өрсөлдөөнд болж ялах боломжтой болж байна. Бэцбаун компани 2010 онд дотоод болон гадаад худалдаа эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан. Тус компани биологийн хүрээлэнтэй хамтарч орчин үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглан байгаль дээрх баргшуун био идэвхжүүлэгчийг бэлтгэн цэвэршүүлэн савлаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллаж байгаа үндэсний үйлдвэрлэгч юм. Дархлааг зохицуулах, сайжруулах, бүх төрлийн өрөвсөл, харшил, олон төрлийн бактерийн эсрэг цус төлжүүлэх, цусны улаан цогцос, гемоглобиныг төлжүүлэх, яс бэхжүүлэх, кальцийн хангамжийг сайжруулах, шарх өрөвслийг ангаах, түлэгдсэн арсны нөхөн төлжилтийг хурдасгах гэх мэт олон гайхалтай үйлчлэл үзүүлдгээр нь баргшууны хэрэглэгчид өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Япон улсын эрдэмтдийн судалгаагаар баргшуун болон гүүний саманд өөр ямар ч бүтээгдэхүүнд агуулгадаагүй амин хүчил эрдэс бодисууд агуулгаддаг болохыг тогтоосон юм. Эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой Ангаах ухааны 3000 жилийн түүхтэй баргшууныг үндэсний үйлдвэрлэгч компани Монгол түмний хэрэглээнд өргөн барьжээ. Манай оронд зөвхөн Ховд, Баян-Улгийн Говь Алтай зэрэг аймгийн зарим суманд мөн Алтай нурууны өндөрлөгт далайн төвшнөөс 2500-аас 4300 метрийн өндөрт ургадаг байна. Уламжлалт ангаах ухааны эмийн түүхийн эдийн нэг чухал зүйл бол энэ баргшуун байгаамаа. Баргшуун гэдэг бол төвд нэр. За монголоор бол энийг хадан хайлмал гэж орчуулсан. Тэгэхээр өнөөдөр 21-р зууны дэлхийн нийтэд энэ ангаах ухаанд хэрэгжилж байгаа их өндөр өртөгтэй химийн аргаар гаргаж авсан эмүүд бол маш их хортой нөлөө үзүүлдэг тогтоогоод байгалийн цэвэр биологийн төвтэй бүтээгдэхүүнийг хүний бие организмд хэрэглэх нь чухал юм гэдгийг Эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Тэгэхээр монголчууд бид нар эрт дээр үеэс энэ ангаах ухаандаа хэрэгжилж ирсэн байгалийн гаралтай хор хөнөөл баг үзүүлдэг хүний биед ийм бүтээгдэхүүн бол маш олон байдаг. Түүний нэг нь яа харахгүй нь баргшуун. Баргшуун бол судлаачдын анхаарлын төвд байсан маш олон 100 жилийн түүхтэй. За олон орны эрдэмтэд судалж баргшуун дотор агуулгадж байгаа микроэлементүүд болон биологийн төвтэй бодисыг бол судалж тогтоосон. Баргшуун их сонин тогтоц бүтцтэй. Алтай нурууны тэр өндөр уул хадан дотор тэнд агуулгадж байгаа тэр микроэлементүүдийг өөртөө нэгтгэж янз бүрийн их өнгөтэй байдаг. Жишээлбэл алт агуулсан баргшуун гэж байна, шаргал өнгөтэй, мөнгө агуулсан баргшуун гэж байна, хөдөр агуулсан баргшуун гэд тэр баргшуун бол тэр хэрэгцээтэй микроэлементүүдийг бүгднийг өөртөө нэгдүүлж авдаг.
ийм байгалийн өөрөөр хэлбэл барагшууны үйлдвэрлэл эхний үе шатнд байгальд явагдаж байгаа. Байгаль өөрөө хүний биед хэрэгцээтэй тэр микроэлементүүдийг нэгдүүлж авч байгаа. За дараагийн үйлдвэрлэл нь бол бид нар энэ шинжилгээний технологийн аргаар түүн дотор агуулгадж байгаа биологи идэвхтэй бодисуудыг цэвэршүүлж гаргаж авдаг. Тэр энэ агуулгадж байгаа биологи идэвхтэй бодисууд хүний бие организмд орлуулагддаг, үл орлуулагддаггүй тийм амийн хүчлүүд байна. Тэр ийм зүйлийг өөртөө агуулсан маш их баялаг микроэлементийн бүтцтэй ийм бүтээгдэхүүн. За барагшуун бол улам санаахны ном судард түүний эрдэм чадлыг тодорхойлж бичихтэй илэгний аршаан гэж нэрлсэн. Өөрөөр хэлбэл илэгний өвчтөй хүмүүст хэрэгэлдэг гол эмийн түүхэд. Тэгэхээр монголчууд өөрсдийнхээ Монгол оронд бий болсон монголчуудын өөрсдийнх нь шинжилгээний технологиг ашиглаад гаргаж авсан энэ байгалийн цэвэр бүтээгдэхүүн бол гаднаас орж ирж байгаа өндөр өртөгтэй эм түүхэдтэй харьцуулшгүй илүү үнцэнтэй. Эртний төвд хятад Монгол ангаах ухаанд барагшуун нь 404 төрлийн өвчнийг ангаахад тустай хэмээн үздэг байна. Оросын холбооны улс болон хятадын эрдэмтэд барагшуунаас пенициллинтэй төстэй илүү ашигтай мөөгөнцөр бактери гэдрүүлж гэдэсний хижиг, хоолойн бах өвчин, ясны сүрье, толбод үлд, намарс зэрэг өвчнийг амжилттай ангааж байна. Ингээд бодохоор барагшууны эмчилгээний увдас эцэс төгсгөлгүй мэт. Сүүлийн жилүүдэд барагшууныг цусны болон туяаны өвчнийг ангаахад түлхүү хэрэглэх болжээ. Гол нь бие организмд үзүүлж байгаа үйлчилгээ нь удаан хугацаанд хадгалагддаг байна. Гаргаж авсан бүтээгдэхүүнийхээ бол микроэлементийн шинжилгээг заавал хийх ёстой. Энэ дээр бол микроэлементийн шинжилгээнд дээр болохоор дорож, мөөгөнцөр, бактери тэгээ өвчин үүсгэж бактери байна уу гэдгийг бол заавал энэ бүтээгдэхүүн болгон дээр нь хийх үйлдвэрлэлийн явцад гарч байгаа бүрэн бүтээгдэхүүн болгон дээр бол шинжилгээг авч хийх ёстой. Энэ цэвэр энэ бохироор байгаа энэ барагшинд хамгийн гол нь юу байдгийг гэвэл өв сургамал, чулуу тэгээд янз бүрийн тэнд холцнууд байдаг. Энэ холцыг бид нар хамгийн гол нь энийг усанд дуусгаж авч цэвэрлэдэг. Энэ барагшин бол гол нь цэвэр яхта усан дуусгадаг чанараараа илүү чанартай. Тэгээ усан дуусгана гэдэг чинь янз бүрийн химийн элдв бусын бодисмоос оролцохгүйгээр зам цэвэр усан дуусгаж авч байгаа. Усаар угаа цэвэрлээд дараа нь бол хэд дахин шүүлтүүрээр шүүгснийхаа дараа бид нар сүүлийн үеийн дааны энэ аппаратанд хийж өтгөрүүлж байгаа. Энэ өтгөрүүлэх явцад бол хамгийн гол нь тэр барагшинд байх микро макро элемент уураг витамины хэмжээ бол ерөөсөө багасаагүй яг хэвэндээ байгаа. Бид нар бол яг тэр бохир барагшин энэ цэвэрлсэн барагшиныхаа химийн шинжилгээний хийгээд эрдэс бодис уураг амин өвчл витамины хэмжээг алдахгүйгээр бид нар хийж байгаа. Энэ бол хамгийн гол нь тэр технологи нь бол гол нь тэр гараад хэмжээнд дээр тохируулж хийх ёстой. Барагшууныг чанарын өндөр түвшинд зөөлрүүлэн нэрж цэвэршүүлсэн бүтээгдэхүүнээ цэвэр зөгийн бол түүнд агуулгадах олон амин дэмүүд макро, микро элементүүдтэй хослуулан амтлаг чанартайгаар бэлтгэж байгаа нь 3-аас дээш насны ямар ч хүн хэрэглэхэд тохиромжтой. Манай энэ бүтээгдэхүүн чинь үйлдвэрлэгдэж хөдөлмөрчдийн гар дээр очиж жил гаруй хугацаа болж байгаа. Маш олон хүмүүс хэрэгэлсэн. Тэгтээ энд ямарваа нэгэн сөрөг нөлөө мэдэгдэхгүй байна. Үүн дотроос 3000 гад хүмүүсийн бид нар хэрэгэлсэн үр дүнгийг бас аман хэлбэрээр янз бүрийн хэлбэрээр авч үзэж байна л да. Тэр энд бол хэд хэдэн ийм онцлог юмнууд ажиглагтаад байгаа. Яагаад гэвэл энэ маань өөрөө байгалийн бүр цэвэршүүлсэн ийм барагшууны 7%-ийн усан уусмал хэлбэрээр найруулад тэгээд зөгийн бол сармисны хамтаа цогц байдлыг бэлтгэдэг. Тийм учраас энэ бусад энэ хуурай, нунтаг өөрснөө зохио найруулж ууж хэрэглэдэг юмнаас их давуу талтай. Тэгээд шингэн уус хэлбэрээр бэлтгэгдсэн учраас хүмүүсийн эд эрхтэнд ямар нэгэн дарамтгүйгээр амархан шингэж эдэс богино хугацаанд хурж очиж үйлчилж байгаа. Тийм болохоор энийг хэрэглэсэн хүмүүст цусны даралт маш сайн тогтворчж байна. Сахарын шижин өвчтэй хүмүүс ууж хэрэглээд сахар нь буураад бие организм нь маш сайхан дээрдэж байна. Тэгээд хеликобактер гэж нэг сүрхий эмчилэгддэг дахин ийм удаг өвчин байдаг. Энэ маань энэ барагшууны энэ манай энэ баадтай хавсарч хэрэглэхээр үр өнгөж нь маш хурдан хугацаанд бүрэн эдгэрч байгаа. Түүнээс гадна элэг цус, ходоодны хямралтай хүмүүст их олон төрлийн зөөврүүд байдаг л да. Ходоод нь гашуун оргих, огуулах, ходоод нь ухаж өвдөх, өтгөн хатах
ам заваар гэх мэтлэн маш олон зовир шаналгаа байдаг. Тэр энэ одоо баадаг хэрэглэснээр энэ бүх зовир шаналгаа нь маш сайн арилж эмчилгээнүүд нь маш үр дүнтэй, эдгэрэлт маш сайтай байна. Түүнээс гадна гэмтэл соггоод байна төрлөөр. Ясны бэртэлтүүд байна, зөөлөн эдийн гэмтлүүд байна. Энэ гэмтлүүдийг одоо эн чинь өөрөө маш олон одоо эрдэсүүдтэй байгаа шүү дээ. Ялангуяа ясанд чиглэгдсэн фосфор, магний, кальци бол цогцоор орсон байж байгаа. Тийм учраас энэ хугарал гэмтлүүд бэртэнгүүд маш хурдан хугацаанд эдгэрэлт авч үр дүн их сайтай байна. Эмчилгээ их сайн авч байгаа. Тэгээ бага насны хүүхдүүд бас нэлээд хэрэгэлсэн. Бага насны хүүхдүүд юу ажиглагдж байгаа нөхөрөөс дархлаа нэг сайжирч байгаа. Энэ ялангуяа энэ өвчлөлтгийн одоо хүүхдийн бага насны хүүхдийн өвчлөлттэй байдаг энэ өвлийн улирал ийм югаар хүүхдүүд бол ханиа төрхөнд бага байна. Хүрсэн ч хөнгөн хурж байна. Гэх мэтлэнгээ их олон одоо сайхан үр дүнгуудыг бид нарт хүмүүс илтгэл дээ. Ялангуяа хавдартай хүмүүс угаадууд тамхи тэнхээ нэр сайжирч байна. Тэгээ хавдрын одоо химийн туяа, цацраг эмчилгээнд орсон хүмүүсийн хор маш амархан тайлагдаж эдсэн нөхөн сэргэж одоо цусны элементүүд их урдан төлжиж байгаа тухайгаа ярьж байна. Тэгээ ер нь энэ баргашуу маань өөрөө нөгөө хоргожүүлэх организмын хоргожуулах үйлчлэгийг их сайжруулж өгдөг. Дээр нь илэгний хоргожуулах үйл ажиллагааг бүр хэд дахин хүчтэй болгож өгдөг учраас энэ уус хэрэглэсэн бүх хүмүүс бол төрөл бүрийн одоо талаар сайжрал дээрлэлийг их авч байгаа л да. Яг Монгол хүнтэй тийм ээ эх орны маань яг нэг одоо наранд, нэг салхинд тийм ээ нэг ийм орчинд бидний бие махбодтой зэрэг боловсрсон ийм үнэтэй бүтээгдэхүүн байж байгаа. Тэр утгаараа хоёрдугаарт энэ маань дөнгөж үйлдвэрлэгдээд ерөөсөө 1-3 хоногийн дотор хэрэглэгчийн гард орох тийм маркетингийн алуу ажилтдаг. Дандаа захиалгаар хүмүүсийг авч өргөж өгдөг. Тийм утгаараа бол энэ гаднаас одоо маш удаан хоног хадгалагдсан тээвэрлэлтийн одоо хит халуун хөдөн нөхцөл дундуур далай одоо тэнгисээр яваад ирж байгаа энэ бааднуудаас бол Монгол хүн дасан зохицох тэр Монгол хүмүүсийн одоо биед нийцэх нь бол илүү болов гэж боддог. Хүн шаардлагатай амин дэм эрдэс бодисуудыг зөвхөн хоол хүнсээр дамжуулан авч чадахгүй. Биеийн тамир тэнхээ, эрүүл мэндийн аливаа эмгэгүүд зөвхөн химийн хүчтэй эм эмчилгээгээр илааршина гэж бас үгүй. Тиймээс биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж хэвшвэл өвдснийхөө дараа ухаарах биш, урьдчилан сэргийлж чадна гэсэн үг юм. Таны эрүүл энхийн мананд үндэсний үйлдвэрлэгч компани ийхүү баг зогсжээ. 1991 онд Баян-Хонгор аймагт үндэс суурин тавигдаж байсан тус компани 2006 онд 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр гар сүлжимлийн машинтай цехийг ажилуулж эхэлсэн бол өдгөө 70 гаруй ажилтнтай тэднийхээ нийгмийн асуудалд онцгойлон анхаарч чаддаг үндэсний томоохон үйлдвэрлэгч болжээ. Монгол сарлгийн хөөврийн чанар чансааг дэлхийд дахинд таниулж, бүтээгдэхүүнийхээ 90 орчим хувийг экспортод гаргаж байгаа тус компани Монгол хүний нэр хүндийг, Монгол хүний чадвар чансааг дэлхийд дахинд таниулж байна. Мэдээж зах зээлийн эхний үед бол Монголын үйлдвэрүүд сайн хөгжөөг байсан. Бүх түүх үеийг бол хятадын зах зээл нийлүүлж байсан. Тэр үед хятадууд өөрсдийнхөө дураар үнийг тогтоож байсан. Тэгээд эднэртээ өрсөлдөх ерөөсөө цорын ганц арга бол өөрсдийн гэсэн үйлдвэртэй болж иж монголчууд өөрсдөө түүх үеийнхээ үнийг зохиодог болно. Тэгэхгүй бол энэ хятадуудаас хараат байгаад ах гэдэг бол үнэхээр хэцүү байна. Энэ сэтлэр анх 2003 оноос бид нэр анхны боловсруулах одоо хялгах шалгах үйлдвэрийг байгуулж тэгээд тэрүүгээр анх одоо тормны ноосыг бодлолтож авч тэр үед тэмээний ноосны үн чинь ингээл энэ жил 1000 байгаа дараа жил 500 төгрөг бол ингэдэг байсныг одоо болиулах зорилгоор тэр самдах үйлдвэрээ байгуулад тормны ноосон бүтээгдэхүүнийг одоо самнж утас болгож хагас боловсруулж Монголын зах зээлд нийлүүлсэн. Тийм мэдээж бизнесийг анх эхлэхдээ энэ чинь миний мэргэжил биш. Нөгөө өөрийнхөө самдсан одоо хийцэн байсан утсыг бас нэг юм байвал яах вэ гэж туршилтын маягаар бас мэргэжлийн хүмүүс авч ажиллуулж одоо 2007 онд анхны 6 гар машин тавиад ажиллуулж байсан. Тэгээд тэрнээс хойш бол бас Монгол улсын засаг төр бас үйлдвэрлэгчдэд дэмжиж байна. Тэгээд засгийн одоо дэмжсэн зээл тусламж одоо Чингис бонд юу гэдэг юмнээс бол бас тодорхой хэмжээнд хамрагдаж. Тэгээд одоо бол Shimazaki гэж Японы шилжүүллийн автомат машинуудтай тэр нь 24 цагаар ажилладаг. Одоо тэгээд одоо юу гэдэг одоо хүмүүсийнхаа ажиллах нөхцөлийг нь одоо ямар болгож байна амраас харж байгаа бох тийм.
одоо дэлгүүргээ тэгэхэд одоо шоурум гэж одоо нэрлэж байгаа. Энийгээ бол бас тодорхой хэмжээний төвшөнд хүрэх таймд бас тохижуулж яг энэ брендийг яаж босгож ирэх үү гэдэг талаас би өөрөө бас яг Америкт нөгөө бизнесийн чиглэлээр бас нэг жил хагас сурсан. Тэгээ маркетингийн талаар одоо менежментийн талаар тодорхой хэмжээний бас ойлголттой гэж бодож байгаа. Бодиоси компани Монгол малын буйнаар юу хийж чаддгийг үлгэрлэн харуулж байгаа үндэсний шилдэг үйлдвэрлэгч. Торомны ноос, сарлагын хөөмийн шилдэг загваруудыг гадаад дотоодын хэрэглэгчдийн сэтгэлд нийцүүлэн үйлдвэрлэж байгаа нь гадаад худалдаанд онцгойлон анхаарч Монгол чанараар дэлхийд гарч байгаа цөөн үйлдвэрлэгчдийн нэг болж байгаа юм. Тиймдээ ч өдгөө Бодиоси брендийн хувцснууд Америк нэгдсэн улс, Оросын холбооны улс, Дани, Швед, Швейцар зэрэг улс орнуудад борлуулагдаж байна. Загварууд чинь бас өөрөө их сонин бизнестэй нэг өдөрт нэг шин загвар бараг л гарч яадаг тий. Тэгэхээр одоо сард бараг л 300 загвар гарна. Нэг ч юм уу хэд чинь тэгээд. Төрүүчийн загвар нь хоцрогдчихлээдэг. За энэ мэдээж нэг хийсэн загвар 8 жилд олон зарим нь олохгүй байна. Гэх мэтчлэнээр одоо яг бол худалдаанд явж байгаа загвар бол нэг одоо сайн мэдгүй 200 төрлийн байдаг болов уу яадаг. Тэгээд энэ бол өөрөө ингээд банк шинжлэгдэж байгаа учраас яг тогтцсон хэд байх гэж хэвэл хэцүү. Яг сарлагын өвөр дээр тогтцсон юм бол 3 өнгө байна. Одоо саарл буюу цагааныг саарл хөхмөхтэй нийлүүлээ нэг өнгөрч. Тэгээ яг хар сарлагнаас гардаг, бор сарлагнаас гардаг ингээд 3 өөр өнгөөр хийж байгаа. Монголд бол бид нэр сарлагын хөврийг янз бүрийн байдлаар бодохгүй. Энэ өөрөө яг натуралны цэвэр энэ бүтээгдэхүүн гэдэг нь юу бас нэг өнцгөөс нь харуулах нь илүү чухал. Тэгээд дэлхийгээр нэг янз бүрийн өнгөөр буддсан одоо хоньны нос акрилууд байх. Бид нэр энийг бол будах юм бол бас нөгөө нэр хүндэт нь бол сайнаар болно гэхгүй. Тэгээд яг натуралны чигээр нь байлгая зарж явж байгаа. Монгол бүтээгдэхүүн дэлхийн зах зээл нэр хүндтэй. Гэвч хятадаас хуурамч ноос ноолуурын бүтээгдэхүүн нийлүүлдгээс чанар муутай хэлэгдэж нэр хүнд нь сөргөөр нөлөөлөх тохиолдол цөөнгүй байна. Тиймээс мэргэжлийн байгууллагууд энэ тал дээр хяналт сайтар тавьбал бүтээгдэхүүний борлуулалтад эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг хэлж байлаа. Монголынхаа бүтээгдэхүүнийг зарах гэж явж байхад мэддэг хүмүүс бол дамаа энэ одоо текстилийн буюу ноос ноолуурын зах зээл дээр бол тэр чиглэлийн бизнес хийдэг хүмүүс бол Монголыг аягүй сайн мэдж байгаа. Монголч нь өөрөө ноолуураараа бол үндсэндээ хятадын дараа орох 2 дахь том одоо нийлүүлдэг орн. За мөн сарлагын хөвөр чинь бас л дахиад төвдийн дараа бас 2 дахь том нийлүүлдэг орн. Тэгэхээр яг энэ чиглэлийн бизнес хийдэг хүмүүс бол Монголыг сайн мэднэ. Зүгээр яг шууд худалдан авагчд дээр очиход бол юм сарлагын хөврийг битэл баг Монголыг мэдхгүй ч худалдан авагч нар таарчлах жишээний. Гэхдээ бидний хийсэн юмыг барьж үзээд бидний хийж байгаа юмыг худалдаж аваад танаахан чи ямар гоё юм хийдий, ямар чанартай юм хийдий. Гэхдээ ноолуурыг чи бид нэр Италиас л авдаг гэж бодсон чинь Италиг бодвол хямдхан юм байна. Гэхдээ ямар гоё чанартай юм гэж яах өмчл байна. Хятадын ачаа ачин юм нөгөөх нь юутай шолцсон мэддэхгүй ноолуур гэж тавьчихсан юм. Гэхдээ тэднийхээс яагаад танаах үнэтэй ингээд хэлж байгаа ч хүн таарчлаа. Гэхдээ ер нь бол Монголын бүтээгдэхүүнүүд нөгөө хятадууд шиг янз бүрийн юмтай холдгоо учраас яг цэвэр 100%-аар гардаг учраас Монголын ноолуурууд бол ноолуур сарлагын хөвөр торноос бас нэр хүнд сайтай. Ер нь бариад явж байхад бол улсаараа өөрсдөө хийсэн бизнесээр бас бахархаад явж байгаа. Манай бүтээгдэхүүн яагаад 90% нь Орос руу зарагдаад байт юм бэ гэхээр Сибирийн хүүтэнд бол сарлагын хөврөн бүтээгдэхүүн өмссөн хүмүүс нэг худалдаж авсан хүн дараад нь ноолуур авъя ч гэдэг юм уу баг тэгж боддгоо байх гэж. Дотор өмд бол бүр дамаа их авч байна. Ерөөсөө нэг жил сарлагын өмд өмссөн, дараа жил заавал сарлагын өмд өмссөн. Сарлагын малгай өмссөн, заавал өмссөн. Тэгээ энэ хүүтэн оронд бол энэ сарлагын хөврөн бүтээгдэхүүн их цогтөг. Яагаад гэвэл сарлагч өөрөө далайн төвшнөөс 2500 м-ээс дээш өндөрт амьдарч иж яг нөө зөв юунд очиж байгаа. Зөв бүстэй амьдарч байгаа юм шиг. Тэрнээс намхан дулаан газар болохоор сарлагч өөрөө амьдарч чаддгүй байна. Тэгэхээр тэр өндөрт тэр хүүтэн газар тэр амьтныг нөө дулаан байлгахын тулд сарлагын хөвөр өөрөө байглаасаа тийм их энэ нэрхтэй тийм дулаан их өөр бүтээгдэхүүн. Бодиоси брендийн үүсгэн байгуулагч Үлзий Бодичов хэлэхдээ Оросын холбооны улсын хэрэглэгчид сарлагын хөврийг төлөхөө хэрэглээд байгаа нь сарлагын хөврийн дулаахан чанартай холбоотой. Тиймээс хэрэглэж үтсэн хүн дахин захидаг байна.
үйл ажиллагаагаа өргөтгөн тэлж Монгол хэрэглэгчдийнхээ цар хүрээг өргөжүүлэн дэлхийн тулд улсын гих дэлгүүр болон Хүннүү моолд нэрийн барааны дэлгүүрээр нээсэн нь нүдээ олсон хэрэг байсан юм. Тус компани 2012 онд Монгол улсын шилдэг татвар төлөгч компани болсон. Үүгээр зогсохгүй жилдээ 30 мянган килограмм орчим сарлагын хөөвөр худалдан авсан нь Монгол малчидтай орлого оруулаа зогсохгүй. Тэр хэрээрээ олон хүмүүсийг тогтвортой ажлын байраар хангаж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаснаар улс оронд тодорхой хэмжээний орлого оруулж байгаа нь үндэсний бахархал гэлтэй. Одоо Монгол орныхоо гол бид нэр хүчтэй, эдийн засгийн хувьд хүчтэй, бодлогын хувьд чадвартай болохыг тэрэнд хувь нэмрээ оруулж ивэл би их оронч байна гэсэн. Тэгэхээр Монголын бүх хүмүүс мэдээж их оронч байж энэ улс бол мэдээж зөв тийш явна. Тэгээ их оронч байна гэдэг чинь юу гэдгийг дэлгүүрт орчоод манай Монголын юм гээл одоо муу гээл огт авахгүй байх юм бол аль ч үйлдвэрт нь орлого орохгүй шүү дээ. Тодорхой хэмжээний тэр үйлдвэрүүд нь орлого орж байж одоо мебелийн үйлдвэрүүд ч байжлаа гэж бодъё те. Америк мебель гээл одоо модон эдлэл гэдэг ихтэл манай монголчууд модельлэрээ сайн болцсон шүү дээ. Гутал сайн болсон, ноос ноолоор сайн болсон. Тэгээ эднэрийг нь худалдаж аваад авах юм бол нөгөө компаниуд чинь санхүүгийн чадвартай болоод эхлэхээр бүтээгдэхүүнээ илүү сайжруулна. Тэр компаниуд нь чадвартай болох юм бол бусад олон монголчуудад ажилтай болгож байна. Тэгэхээр монголчууд нь өөрсдөө тэрийг худалдаж авчиж Монголын үйлдвэрүүд нь чадaltaй болж тэгснээрээ Монгол улс өөрөө чадaltaй байна. Одоо Япончууд ихэд Монголд ирээд цэцэг зочд буугаад өөр юу байдیں۔ Ингээд яг Япончуудынхаа байдаг газараа яваад. Солонгосчууд их чинь ирээ солонгос хоолой идэл одоо солонгосынхаа баг гэр бацд буугаал ингээл яваад. Тэгээ зөвхөн Корейн нэрээр нэснэ. Тэгэхэд бид нар бол ядчил мятаараа нисдэг байж мят ч нөрөө хүчтэй болно те. Тэрнтэй адилхан одоо юу гэдгийг сарлагын хөвөр гэдэг юмыг одоо бид нар хөдөлж авмаар байна. Энэ өвөл би нэг дулаахан одоо өвлжмөр байна гэвэл за энэ сарлагын хөвөр аваад өмсчүүл дулаахан байх юм байна гэж ойлгоол ирээд аваад ах юм бол бидний үйлдвэр хүчтэй болол энэ жил 70 байсан бол дараа жил 140 хүнтэй ч болох юм билүү тийм ээ. Тэгэхээр их оронч байна гэдэг бол тэрийг л хэлэх баг. Тэгэхээр тэр нь бол зөвхөн бидний бизнесийг гэхээсээ илүү монголчууд өөрсдөө л нэг нэг яваад ингэж байна. Баттулга 1996 оноос эхлэн алт мөнгөн идэл гоёл чимэглэлийн дэлгүүр ажиллуулж байгаа. Нэгэнтээ энэ салбар руу хөл тавин орсон учраас өөрсдөө үйлдвэрлэгч нь байх хэрэгтэй хэмээн бодож 2005 онд мөнгөн тулга гоёл чимэглэлийн үйлдвэрийг хоёр хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан гэдэг. Анх мөнгөн аяг, хэд худаг, мөнгөн бүс гэх мэт зүйлсийг өөрийн эзэмшлийн газар дээрээ жижиг хэн байшинд хийж эхэлж байсан ч одоо бизнес нь өргөжин тэлж одоо тухайн газар дээрээ 4 давхар байшин барьжээ. Энэ 10 жилийн хугацаанд бол манайх бол одоо анх 2 хүнтэй байсан бол одоо бол нийт 30 гаруй ажилчинтай болчихоо тийм. Үйлдвэрийн барилгын хувьд бол бид нар анх бол энэ хашаа байшинд л одоо анх жижиг байшинд л эхэлж ирсэн. Одоо энэ хугацаанд ягаад манайх одоо нэг жил гарan болж байна энэ үйлдвэрийн байрыг бариад энэ маань болохоор 4 давхар байр өрсөн бид нар. Энэ 4 давхартай нэгдүгээр давхарт нь болохоор одоо склад юутай бас ажилчдынхаа нөгөө нэг амралт юу бодоход энэ чинь байнга нөгөө хөдөлгөөнгөө суугаа ажил хийж идэг хүмүүс учраас ажилтнуудынхаа эрүүл мэндийг ч бодоод бид нар бас тесний ширээ, бильярдын ширээ ч гэх юм уу одоо ийм юмнууд фитнесийн нэг ганц хоёр хэрэглэл энэ төр тавиад одоо энэгээрээ байнга яаж байгаа. Хоёрдугаар давхарт нь болохоор манай энэ яг үйлдвэрлэлийн суур машин дээр үйлдвэрлэгдэж байгаа аягнууд маань байгаа. 3 дугаар давхарт болохоор энэ зотгоор гараар хийж байгаа юмнууд маань байгаа. Үйлдвэрийн салбар цехүүд маань байгаа. 4 давхарт нь болохоор бид нар болохоор ажилчдынхаа нөө ахуй амьдралын юуг нь бодоод 8 айлын нийтийн байр оруулсан. Эндээ бол 8 ажилтан маань бол юундаа ажиллаж амьдарч байгаа. Монгол хүн
Монгол хүнийхээ төлөө чанарыг эрхэмлэн эргэх холбоог умарталгүй дээд зэргийн хянамга ажиллаж чанартай мөнгөн аяга хэрэглүүлэхээр энд хичээж байна. Монголчууд бид эрт дээр үеэсээ л мөнгөн идэлдээ хайртай байж дээдэлж хүндтэй зочиндоо барьдаг байсан уламжлалтай. Тэр ч утгаараа өнөөгийн бид ч ялгаагүй үйлдвэрийн, цутгуурын, гар хийцийн гээд төрөл бүрийн хийцтэй мөнгөн аягнууд хэрэгэлдэг. За энэ хайлах өрөөнөөс хайлаад гараад ирсэн мөнгөн идэлээ бол одоо энэ пальцын машин дээр, илтгэх машин дээр илдээд одоо тодорхой яг нэг технологийнхаа дагуу хэмжээн дээр авчираад грамын хэмжээд энэ бэлтцээ бол ингээ гаргаад авчиж байгаа. Энэ бэлтцээ гаргаж авсан бэлтцээ бол энэ машин дээр төмөр хэвэн дээрээ суулгаад аягныхаа дотрыг бид нар бэлдээд одоо ийм бэлтц гаргаад ирж байгаа. Энэ бэлтцээ бол дараа нь яах вэ гэхээр бид нар тагшин дээрээ суулгаад одоо энэ болж байна л да. Ингэж бэлдээд ёроолыг бол бас мөн машин дээр ёроол хийж байгаа машин дээр бэлдээд бэлтц нь одоо эхний бэлтц бол одоо ингэ явж байна. Дараагийн бэлтц ингэж яваад хамгийн сүүлд ингээд таслагдахад бэлэн болоод ингээд энэ маань ингээд бэлэн болчихж байгаа. Тэгээ энэ бэлдсэн юунуудаа авахар бид бэлтцээ тагшин дээр дотрын суулгаад, ёроолын суулгаад энэ одоо хадаад хамгийн сүүлд өнгөлөөд энэ бол ингээд энэ манай үйлдвэрээс гарч байгаа энэ аяга маань ингээд худалдаанд хэрэглэгчдийн гар дээр очиход ингээд бэлэн болж байгаа. Эндээсээ шууд дэлгүүр дээр очино. Мөнгөн тулаг гоёл чимэглийн үйлдвэр 30 гаруй ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үндэтгэл дээдлийн илэрхийлэл болгож цагаан сүүний хамт цайлган сэтгэлээр нэгэндээ барьдаг мөнгөн аягийг энэ залуус чин сэтгэлээсээ урлаж байгаа нь. Хийж байгаа ажилдаа дуртай байж өглөөний нарнаас өдөш ултал зүтгэл гарган ажиллаж байгаа нь илт. Учир нь үйлдвэрийн удирдлагууд таатай ажиллах бүхий л нөхцөл бололцоогоор ажилтнуудаа хангасан нь урамтай ажиллах эрч хүч нь болдог байна. Мөнгөн аягнаас одоо өөр гэхэлэр бид нар одоо мөнгөн бүсээ бол хийж байгаа. Энэ бол одоо эрэгтэй эмэгтэй бүс, эмэгтэй одоо сүлжмэл бүснүүд байна. Сул мөнгөөр сүлжиж байгаа. Тэгээд сүүлийн үед бол одоо энэ бид нар бас нэг Монгол дархны одоо юу байл та уран ухааныг одоо залуу хойч үедээ өвлүүлэхийн үндсэн дээрээс Ахмад дархчуулыг одоо багш шавийн барилгаагаар ажилчдтайгаа ингээд ялгаад одоо энэ гараар одоо Монгол дархны аргыг одоо сүүлийн үеийн десантаа хослуулаад бид нар одоо хит утга мөнгө аяг тэгээд одоо бас усны гоёлын юмнуудыг бол төрөл төрлөөр нь одоо эхнээс нь бол хийгээд эхэлж байна. Энэ бол явандаа цаашаа бас нэлээд өргөжүүлнэ гэж бид нар бодож явж байгаа. Гэхдээ энэ бол одоогийн байдалд бол ямар ч байсан хамгийн ихэнд нь бол хят утгыг ямар ч байсан хийлээ бид нар. Одоо цаашаагаа ингээд одоо яг энэ утсан сүлжмэл гэдэг юугаар бол дамжуулаад бид нар бол нэлээд олон төрлийн юм хийхээр бол дүүдүүлчихэд эхнээс нь хийгээ явж байгаа. Үйлдвэрлэлээд байгаад энэ хүмүүсийн мөнгө аях, мөнгө идэл хэрэглэх соёл бол ер нь бол тодорхой хэмжээгээр угаасаа энэ бол айгүй өндөр соёл бол манайд байсан. Одоо сүүлийн үед нэг жоохон тийм тасраад алдагдаад ирэх юм уу тиймэрхүү байсан бол одоо хүмүүс одоо бас нэг үндэсний юугаа соёл юугаа хөгжүүлж байгаа одоо энэ юугаа дагаад бол бас овоо яаж эхэлж байгаа л да. Энэ соёлыг бол хэрэглээний соёлыг бол маш ихээр одоо сурж юм тийм. Энэ үйлдвэрт ажиллаж байгаа эдгээр сэтгэл зүтгэлтэй хүмүүсийн гараас мөнгөн аяга, хэд хутга, мөнгөн бүс үйлдвэрлэгдэн гарч байна. Харин хэрэглэгчийн гар дээр хүрэхдээ үйлдвэрийн үнээр байгаа нь худалдан авагчдад ихээхэн таалагддаг. Энэ л магадгүй мөнгөн тулаг гоёл чимэглийн үйлдвэрийг байгуулахад нөлөөлсөн бизээ. Бадмаараг нэртэй эдний дэлгүүр хотын төвд үйл ажиллагаагаа явуулж төрөл бүрийн алт мөнгөн эдлүүдийг худалдаалдаг. Нарийн чамин хийцтэй Монгол даргачуудын ур ухаан шингэсэн олон төрлийн бүтээлүүдээс гадна бэлэг дурсгалын эд ямс, төрөл бүрийн гоёл чимэглэл, ховор нандин сүвнээр, чамин тансаг хөөрг, өөр хаанаас ч хайгаад олохгүй эдлүүдийг Бадмаараг дэлгүүрт зардаг юм билээ. Тэр ч утгаараа хотын төдийгүй хөдөөр нутгийн хэрэглэгчдэж алсаас зорж ирсэн хөдөлгөөн тасардаггүй. Хүний итгэлийг олсон бүтээл бий болгоно гэдэг бол амжилт юм.
За одоо манай дэлгүүрт болохоор манай үйлдвэрлэгдсэн үйлдвэрийн аргаар үйлдвэрлэгдсэн аяг болон мөнч туурын утсан сүлжмлэр гараар хийсэн 3 төрлийн мөнгө аяг болон мөнгөн бүс одоо тэгээд одоо эх орны үйлдвэрт үйлдвэрлэгдсэн одоо жис гуйлан аяг, жис гуйлын идэллүүд болон мөнгө болон одоо энэ бэлэг дурсгалын зүйлүүд бол худалдаалагдаж байна. Мөн манайх бол бас жижиг дунд үйлдвэрлэгчтэй хамтраад одоо энэ гаднаас бид нар энэ байгалийн чулууг эх орны олдсон болон гаднаас импортоор оруулсан чулуугаар хийсэн хөөргөнүүд бол бас янз бүр төрөл төрлөөрөө байгаа. Ингээд манай үйлдвэрт зарагдж байгаа аягнуудын даваа тал нэг юм бол одоо сорьц болон орчин тал дээр бол маш баталгаатай. Бас гадна энэ дээр бол бид нар бол бас дурсгалын үгийг бол үн төлбөргүүдээр нь шилж бичиж өгч байгаа. Түүнээс гадна мөн энэ үйлдвэрийн одоо манайхаас худалдаа авсан аяган дээр одоо жишээ нь үйлдвэрийн дефект илэрсэн тохиолдолд бол бид нар үнгүй янзлж болон хэрэглэгчийн хэрэглээний явцад илэрсэн одоо тийм гэмтлүүдийг бол одоо хөнгөлөлтөө үнээр одоо бас бид нар өөрсдийнхөө үйлдвэрийн аягийг бол засч борлуулдаг. Ийм даваа талтай юм байгаа. За энэ мөнгө аяган дээр байгаа хээ угуулцуудын хувьд бол дандаа сайн нэг бэлэгцэн ерөөлтэй хээ угуулцууд тавигдж байгаа. Одоо жишээ нь эрэгтэй хүнд бол одоо нацагд орж энэ бол дөрвөн зүгийн гай орцтоос эр хүнийг хамгаалдаг, гэр бүлээ хамгаалдаг юм. Мөн одоо хиймрийн морь болон одоо эмэгтэй хүнд бол одоо эрдэнэ үрсэн цаан гэх жишээний одоо ингээд дандаа юм сайн бэлэгдэлтэй юмнууд бол байна. Тэгээ аягныхаа мандан тойрсон юм дээр бол 4 хүчтэй амтан мөн 8 дахил жаргалын 8 морь 12 жил гэх мэтэр бол энэ дандаа бэлэгдлийн хийнүүдийг бол сийлж хөөлгөж цохиж хийсэн тийм юмнууд байгаа аягнууд. Манай өөрснөө үйлдвэрлэж байгаа аягны даваа тал гэх юм бол ерөнхийдөө бол одоо бид чанарыг хэрхэмлж явдаг учраас одоо янз бүрийн одоо эрсдэлгүй юуг л одоо үд хэрэглэгчдэд хүргэх зорилготой баталгаатай, жим болон сорьцын баталгаатай тэгээд чанарын хувьд бол эдлэгээ даахаач аягнуудыг л одоо бид нар хийж бүтээж байгаа да. Нэг л хэрэглэгчтэй өөрийнхөө дэлгүүрээр шууд хүргэдэг учраас одоо үйлдвэрийнхээ үнээр гэж болно. Ер нь хэрэглэгчд мөнгө аяг болон мөнгө идэл авахтаа бол заавал энэ одоо сорьц энэ орчин тал дээр бол бас тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Одоо 1 грамм мөнгө маань өөрөө ямар үнэтэй байгаа вэ? Энэгээр бүтсэн аяг бол ер нь орц чанарынхаа хувьд хэдэн төгрөгтэй дүүцэх үү гэдэг дээр бас нэг жоохон мэдлэгтэй байхгүй бол одоо янз бүрийн одоо нэг грамм өндөр битсэн юм дээр нь одоо бас нэг жоохон тийм юм байна л та. Энэ л хүний амьдралын төлөөх тэмцэл. Жижигхэн өрөөнд оюулхнаа үйл ажиллагаагаа явуулж байсан газар өнөөдөр 30-аад хүний амьдралын баталгааг хамтдаа хийж, доктортой ажлын байраар хангаж, нийгмийн асуудалд нь хүртэл онцгой анхаарлаа хандуулж чаддаг үндэсний бахархал болжээ. Өв уламжлаа хадгалан үлдэх цаашдын хөгжлийг нь тодорхойлох тийм л ариун үүрэг эдэнд бий. Мэдээж худалдан авагч, үйлчлүүлэгч бидний сонголт мэргэн байх аваас. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн гол үүрэг бол нийгмийг эрүүл байлгах, ёс зүйтэй, зөв зүйтэй алхамд ард түмнээ хөтлөх. 100 түүхтэй туурах тусгаар Монголын ард түмэн бие биенийхээ хөдөлмөрийг үнэлдэг байгаасай. Улсынхаа хөгжлийг дээгүүр тавьдаг байгаасай гэж хүснэ. Улсын хөгжил өндөр байж ард түмний амьдрал сайхан байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе.